Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024 онд эргэн хуулийн этгээдээс 125,553 дуудлага мэдээлэл бүрдэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8%-аар. Гэмтэрэг 8,702 үлдэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42%-аар тус тус өссөн. 2025 оны эхний 2 сарын байдлаар 1876 гэмтэрэг үлдэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 92.8%-аар өссөн тул Баянзүрх дүүргийн иргэдийг гэмтэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл төрийн бус байгууллага, хувийн хэмжлийн байгууллага, олон нийтийн оролцоо дэмжлэг түшиглэн зохион байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд танилцуулъя. Энэхүү арга хэмжээний хүрээнд 10 ажил арга хэмжээг хэрэгжүүлнэ. 1. Хороодод засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан судалгаа, дүн шинжилгээнд суурилж, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талд ажил арга хэмжээг зохион байгуулна. 2. Айл өрх нэг бүрээр орж гэмтэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэнэ. 3. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийн судалгаа гаргаж, нэг бүржилсэн хяналтын хувийн хэрэг нээж, гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх хуулийн 37, 38, 40, 41, 42 дугаар зүйлд заасан ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулна. 4. Хариуцсан нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг архины хамааралтай иргэдийн судалгаа гаргаж, төрийн бус байгууллагатай хамтран нийгэмшүүлэх, архинаас татгалзуулах, ажилд холбон зуучлах ажил арга хэмжээг зохион байгуулна. 5. Дүүргийн 43 хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл шаардлага зөвлөмж хөргүүлж биелэлд үр дүнг тооцно. 6. Хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулан хамтран ажиллах санамж бичиг байгуулж оюутан эргүүлийг тодорхой саруудад ажилуулна. 7. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дахь зүйлийн 8.2-ын 8 дахь хэсэгт гэмтэрэг зөрчил ихээр үлдэгдэг болон үйлдэгдэж болзошгүй газарнуудад урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг довтмол хийх гэж заасны дагуу олон нийтийн эргүүлийг зохион байгуулна. 8. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна. 9. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх өсвөрийн сэргийлэгч бүлгэм, эко бүлгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор цагдаа олон нийтийн төвийг байгуулна. 10. Арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор мэдээлэл нөлөөлийн ажил арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний явц үр дүнг улирал бүр тооцсон жилийн эцэст өгнө. Та бүхнийг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эдвэх зүтгэл гарган хамтран ажиллахыг уриалж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.